Та бүхний хувьд тэр түгээмэл гар барилт. Түгээмэл. Өдөр болгон барьдаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс илүү байна. Эмэгтэйчүүд юу нааш мэдлэлтэй болоо. Бас энэ нааш судлаа авч. Тэнсэл. Бүр бацтай юм шиг. Хинтээ мэдлж аасаа. Нэг хар бариад идэх шүү дээ эмэгтэй хүмүүс. Юу гомцоо ирчүүл эмэгтэй өмнө гар санаж байдаг. Тэгэхээр эмэгтэй усууд хоорондоо гар барьж мэдлэхгүй шүү дээ. Яаж мэдлэх юм бол харин. Зөвхөн нэгээс дахиад За зайнаас мэдлэлтэй байна. Хонтоноос одоо таа уулзаагүй байсан. Их бүрийн дотны удаан ундаг юм тийм. Би ч одоо хүм болгондоо тэрвэлтэй байх гэж та. Нөгөө Испани юуны Португалчуудын нэг юм соёл байдаг юм байл. Ерөөсөө те Франц дээр ч гэсэн таньдгүйч бай таньдагч ер нь бол мэдлэл байгаа бол гар барилтаа адилхан сайхан гарын бариад үнсэх хэвээр. Хоёр атар дээр үнсэх хэвээр. Монголчууд тийм төвшөөр өөр юм болно ба те. За гар барилтын хэлбэрүүд бол яг түгээмэл залуучуудын үед эрчүүдийн үед түгээмэл байдаг. Бүсгүүчүүдийн үед жоохон цөөхөн байж магадгүй. Гэхдээ анхаарал зүйлд би хэлж өгье. Энэ маш олон төрлийн гар барилт хэлбэрүүд байдгаа гэж тодорхойлцсон байдаг. За одоо чинь энэ стандарт гар барилт, энэ илүү хүндгсэн гар барилт, энэ бүсгүүчүүдийн хооронд байдаг гар барилтаа гэж тодорхойлсон байл. За залуучуудын хооронд чөлөөт маягийн гар барилт. За энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гар барилт юм ингээд тодорхойлсон байдаг. Энийг мэдэх учраас би анхаарал зүйлд хэлж өгье. Гар барилтан дээр вэлид авах болж байгаа. Хоёр тохиолдлыг зөвшөөрдөг. Нэг нь гадаа явж байгаа хоёулаа вэлидтэй явж байна. Нөгөөх нь хүлээн авалтны бүсгүй урт вэлидтэй байв зөвшөөрдөг. Европчуудын соёлд ийм урт вэлид ус хүлээн авалт нь оролцдог. Хүлээн авалтнаар ингээд тайлаад гар барьж байгаа. Хэцүү шүү дээ. Тийм учраас энийг зөвшөөрж байгаа. Босод тохиолдлыг бол хориглож. Нөгөө өсөж байгаа бол та вэлидтэйгээр барьж. За. Дараад нь дээрээс нь гар барих. Дөрвөн гараад. Хойлоо ер нь бодит байдлаар үзүүлсэн хамаагүй үр дүнтэй баг. За. Юу юм бэ? Шиг. Өдөр нэрээс. Жохоо дээр юм үү? За би байрлалыг харсан ч гэсэн. Би байрлалыг харсан ч гэсэн гар барилтыг харсан ч гэсэн ер нь бол үл тоосон байдал. За биеийн байрлал бол ер нь харилцаж байгаа үндэ гар урж байгаа үндэ яг параллельний байх хэвээр. Дээрээс нь энэ гарын тухай шулуухан байх хэвээр. Ингэчих юм нэг хувийн орон зайг оруулах гэдэг шүү дээ. За дээрээс нь энэ дээрээс нь гар барилт гэдэг бол маш бүдрүүлэг хэлбэр. Их дээрэнгүй хэлбэр шүү. Одоо сайхан Путин ирээд явсан. Та дуртаар харж ирсэн бол зарим нэг хүмүүст ингэж барьж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хэд баярлаад. Гар барьчлаа гэдэг. Яг өндөө Путин бол төсөлд үл түндгэж байгаа байхгүй. Үл тоосон байдал. Тэгээ энийг яагаад ингэж үл тоосон байдал гэж үздэг вэ гэхээр энэ гар барилтыг мэднэ дээ. Энэ гар барилт. Энэ бол ялагдсан гэсэн үг тийм үстэй. Тэр энэ яг энэтэй адилхан ойлголт өгдөг байхгүй. Чамааг ялцсан шүү. Чи бол ямар ч миний доор юм шүү гэдэг ийм мессеж өгдөг. Тэр ийм байж болохгүй. Хоёулаа яаж гарах ёстой вэ гэхээр. За, дараагийн харц ёстой зүйл нь юу вэ гэхээр ихэнх хүмүүс гар харахаар нүд гарлуу хараад байт. Тэр гар барилт гэдэг бол яг мэдлэгээтэй адилхан зүйл учраас өдрөө нарчих гэсэн. За сайн байна. За баярлалаа. За эсрэг доороос нь гар барилт гэж бий. Хоёулаа гар барилт. Сайн явж байна. Жохоо тайлбарсан. За. Өнгөрч айдвар бол энэ юм шүү. Энэ юм шүү. Өнгөрч айдвар бол энэ. Саяны барилт бол бэлдотч. Би одоо чамаас мөнгө гоох гэж байгаа ингээд хэлчихчих. Эсвэл орой аваад идэг гэдэг чинь. Шал өөр утгаар авчихдээ. Тэгэхээр энэ бол маш бүлүүлэг хэлбэр, бэлдотчсан хэлбэр. За, бас нэг тохиолдлууд байна. Иймэрхүү тохиолдлууд цэвэрлсэн, жижигсэн, төвшүүлсэн байна. Зарим хүн дээр гараач гарч хэрэгтэй. Өөр гарч гарч. Яг юм байл үстэй. Тэгэхээр ийм тохиолдлыг нөгөө хүнд бас эвгүй сэтгэл төрүүлж идэв юм аа. Бохор байж чадлаа. Бохор байж болно. Хэрвээ бохор биш байгаад ийм тохиол гарах юм энэ бол маш хөдөлгөөн нөгөө хүнд өгч чад. За, энэ байдал бол гаралгүй бахав. За, сул барих.
Ялангуяа зарим тохиолдолд сул байдаг хүмүүс байдаг тийм. Их өөртөө итгэлгүй үлбэр, ноомой, утран үзэлтэй тийм санагддаг. Тэгэхээр аль болохоор бас боломжийг батгаж авах хэрэгтэй. Тэрхий чанга байх юм бол бас биштэй явчих. За хамгийн гол анхаарах ёстой зүйл нь юу гэхээр таны гар загас шиг байж болохгүй. Загас ямар байдгийг? Улжган сан, нойтон, хүйтэн, хайрстай, бэрзгэр. Дахиад эвгүй. Тэгээ эвгүй үнэртэй. Тэгээ үргэлж нүд нь харж яадаг. Сайхан би нэг юм үг сонссон. Загсыг шарж байхад шарж байгаа юм харж яадаг гэж. Зүг үг байна. Цослоос нүд анцсан байгаа нь ш. Загсаад ингээ хараад байж байна. Тэгэхээр их эвгүй өөрөлдөл таны гар хүүтэн маж болохгүй. Нойтон маж болохгүй гэсэн. За хаа хүүтэн байна гэдэг бас нэг төлөөр өвчин тий. Тус багталтай өвчин. Үзүүрээр ихтнүүд одоо цусан ангуузаар багдаад эхлэхээр хүүтэн болоод эхэлчихдэг. Энэ бол өвчин. Нэгдүгээр энийг өмчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо эмчтэй болохгүй байгаа бол ер нь дулаацуулж авах хэрэгтэй. Ялангуяа өвлөө өдрөл бэлгэд явах хэрэгтэй. За ер нь бол бэлэн байдлаар уулзалтай байх тохиолдолд бол үргэлж гараад дулаацуулсан байх хэрэгтэй гэсэн. Монголчууд энэ дээр хэмжиг хүлээж авдаг шүү. Хүүтэн л авах юм бол ер нь хүүтэн сэтгэлтэй. Ер нь жоо хоолой. Их эвгүй нөхөр ишүү гэдэг. За гарчдаг. За дараагийн нэг үзүүлэлт нь нойтон байдал. За. Зум бас ингээд хөлрөөд идэг. Зарим хүмүүс ядаргаанд орчхороо хөлрөөд идэг. Аль аль нь бас одоо байгалаасаа игдэг, рефлексээр игдэг ийм зүйлүүд байгаа юм л. Тэгээ энийг бол их эвтэйг аргалж авах хэрэгтэй байна. Ихэнх хүмүүс ингээд харж байхдаа гар нь хөлөрдөг хүмүүс ингээ байж дээ. За хойл гар ирээ. Тань явсан. Ингээ гараа арчсан шүү дээ. Зүр өмдөндөө ингээ арчсан. Энэ бас хөдөлгөөн хэлбэр. Ер нь Европчуудын соёл заавалчгүй алчууртай явах хэрэгтэй байдаг. А тэрийг бид нар буруу ойлгоцсон. Нусны алчуур гэж нэрлэлсэн. Нусаа арчдаг энэ дээр байж идэг зүйл өөр зүйл ашигладаг. Хамраа алчуурч гэж яддаг. Тий. Тэгэхээр алчуур юм уу сэтгэвдэгтэй байн карманда явж байгаа. Карма юм уу цүнхэндээ ч юм уу те. Тэгээд эрийг баг арчих хэрэгтэй. Сэтгэвдэгтэй сэтгэвдгээр шингээ. Хоёулаа гар барих уу? За тэгээ. Яг биш үү тийм гар барих. За хэлэхгүй юм шиг байна. За ингэж хэлдэг юм. Энэ л чөлөө төлбөрийг гаргавал та. Ингэхээр ойлгосон. За. Энийг тайлбарлаа. Би одоо ахлаа нөгөө илүү ажлагч маягийн зүйлүүд анхаарах юм яриад. Энэ бол чөлөө төлбөр юм гаргавал. Найз нөхдөд хоорондоо, дотны танилуд хоорондоо иймэрхүү байдлыг өвчшөр. А та ингээд хин нэгэн танихгүй үнтэй ингээд бол гайхах шүү дээ. Сохох гэдэг юм яах гэдэг вэ? Эсвэл одоо ингээд бац бацаад аваад гарч. Ямаш эгүүсдэг төрдөг. Ялангуяа гар барьчих нэг алтан дүрэн байдаг юм л да. Гар барьчих үедээ гараа яхаа хөдлөхгүй байх хэрэгтэй. Гурван удаа хөдлөхгүй байх хэрэгтэй. Ингэж болохгүй. Ингэж ингэх юм эгүү өсгөл төрөд эхэлдэг. Ажлагч гар барилтнаар энэ зүйлийг анхаарч байгаарай гэсэн. За ирчүүд л болсон нэг юм хүн байна. Манай найз бодибилдингээр олон жил хичээлсэн. Энэ гараа тэгээд дахиж гараад юмаа санагдсан. Хамаг яс бүрэл цажигаар авчихсан. Энэ одоо бас бүдүүл гэлбэр. Тэгэхээр энийг яг нөгөө залуучууд нь өөрсдөө мэддэггүй. Тэрийг нөгөө найз нөхдөд хамт олон найз хэлж өгч байгаа. Чи яаж жоохон чанга ороод биш жоохон суллах хэрэгтэй гэж ингээд хэлж өгөх гол. Бас өөрсдөө анзаарч өгөх хэрэгтэй байдаг шүү. За дараагийн харилцааны чухал хэрэгслүүдийн нэг бол нүдээр бодох давч чадварыг эзэмших. Их хэцүү. Яг л ямархан. Өнөр нүд авах ямархан байт юм уу? Нүд өөрөө хүчтэй юм байлээ. Хүчтэй энерги ялгаруулдаг юм байлээ. Тэрийг судалсан эрдэмтдч байдаг. Өөрөлд хүний нүд маш хүчтэй нөлөөлөх чадвартай байхгүй. Удирдагч нар хүн удирдах байгаа хүмүүс ерөнхийдөө дандаа нүд рүү харж удирдах байвал илүү хурдан хүчтэй нөлөөлөх боломжтой байдаг. Маш сайн удирдах арга барилтай хүмүүс бол хүний хацаараа үлдэж ирдэг шүү дээ. Хацаар ингэтэл авчдаг юм аа тий. Зүгээр ингээ жоохон ингэтэл бас даварчлаа гэх юм. Энэ бол хацаахан нүдний хүчийг ашиглаж. Тэгээ бид нар нүдний хүчийг ашиглаж авах хэрэгтэй гэсэн. Нүд өөрөө хүчтэй маш энерги ялгаруулдаг. Дээрээс нь орон зай хязгаарлалт ерөөсөө байдаг. Бид нар хойно сууж байгаа юмыг харж чадна. Бүр хойно сууж байгаа тэр магадгүй тэр цонхны цаанаага өмнөөс би нөлөөлж чадна дээр. Тэгэхээр нүд гэдэг зүйлээ маш сайн ашиглаж авах хэрэгтэй гэж. Ихэнхдээ бид ашиглахгүй байгаа шүү. Доош хараад өөр юм